Гүйг хааны Ромын Паблон дэлгэсэн захидал. Зарилгийг минь шашны их хаан ухаар тугай. Корл хэмээх газар хуралдаа хийж авахуд та нар илч төмлөн гуйчлолов. Гуйчлалыг чинь эцтэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгөө учрах хэрэгтэй бөгөөд би та нарт цасагт дурдж бүхий зарилэг бүхнийг сонсох сувай. Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайнны ёс хэмээн та нар хэлв. Та нар илч төмлөн гуйчлуулсан цэцэн болоо. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болоо. Бас та нар илч төмөлж та нар бүх мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээн. Би ихэд зочив. Бидэн давч хэлбэл энэ нь аль хэр буруу аж хэмээн надад хэлүүлв. Эдгээр үгүйгт нь бидвэл ойлгов. Чингис хаан хийгээд хаан миний би бас хүйлч төмлөн тэдгээр хоёр хүмүүсийг Тэнгэрийн бушхыг дагтугай хэмээн. Гэвч тэдгээр хүмүүс Тэнгэрийн бушхыгс дагав. Чиний өвүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж ихэд дээрэнгүй ашиглаж манай элчийг алав. Тиймээс мөнх Тэнгэрийн хүчинд тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болоо. Харин зарим хүмүүсийг Тэнгэрийн бушг ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ? Чи өгүүлсэн биш үү? Би бол Христос мөргөлтөн дээд Тэнгэрийг хайрлан байлдааныг жигшин. Гэтэл дээд Тэнгэр чинь ил нүгэл хийсэн атал бас энэрхүү сэтгэлийг өвөрлөн гэснийг чи мэдэх үү? Чи ийм өгүүлсэн бөгөөтөл дээд Тэнгэр хэрхэн таних вэ? Наран мондох орноос наран шингэх орон хүртэл бүх ертөнцийн Тэнгэрийн хүчин маний гэвэ. Тэнгэрийн бушхаас гадуур хинч дураар үлдэж үл болно. Одоо та нар бид болбол танаа харьяат албат эд хөрөнгийг дуртай өргөн хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулan нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол би та нарыг иээр дагагч хэмээн үзнэ. Хэрвээ та нар Тэнгэрийн бушхыг үл даган зарилгийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээн. Дээр дурдсан аливаа зарилэг бүхнийг ухаар тугай. Хэрвээ буруу санаа өвөрлвөл хэрхийг Тэнгэр мэдмэ.